эх орны маань хөдөлмөрийн жирийн өгнө. Өглөө ажилдаа шамдан өдөр бүтээлийн мөргөлж байдаг төв төмөн ажилчид маань явж байна. Ард олны итгэл найдвар ажилчмын цаг жавхан болсон залуучууд. Эдний дундаас ажилчин болох харин хүслээрээ сургуулийн танхимаас үйлдвэрийн цэхэд ирсэн мянган залуучуудын залуу нэхмэлчин Гүнжил амын санаачлал туршлагын тухай энэ кино зургаараа бид үзүүлэх гэж байна. Сонин сэтгүүлийн хуудас радио телевизийн нэвтрүүлгээр Гүнжил амын санаачлал туршлагын тухай яригдах боллоо. Гүнжил ам техник эдийн засгийн нарийн үндэслэлтэйгээр ажлын хувийн тооцоо гарган ажиллах туршлага нэвтрүүлж 5 дугаар 5 жилийн төлөвлөгөөг 3 сар 18 хоногийн өмнө биелүүлэхийн хугацаанд 1572 м хүнжил илүү их санаачил гаргаад биелүүлж эхэлсэн. Бас хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах талаар санаачлаг гаргалаа. Энгис нэрээ Гүнжил ам 1971 оны авраг ажилчин дэрдэг бүгд наримдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар цэвэл сотном алдар туурхайчин хөдөлмөрийн баатар орног вайзрыг тэр хүний хүмүүсийн зэрэгт хүрлээ. Залуу ажилчин алтан цэцэг тэр хүний нэхмэлчин зэрэн жаргал зэрэг нөхөдтэйгээ Гүнжил ам зөвлөн ярьж дэмжлэг авч санаачлаг туршилгаа улам баяжуулж байна. Гүнжил ам 1965 онд 10 дугаарыг төгсөж сайн дураараа нэхмэлчин болоод нэхмэлийн 2 машиныг чадамгай эзэмшиж мэрэгжлийн 4 дугаар зэргийг авсан юм. Гүнжил ам мэрэгжилдээ дур сонирхолтой ажлын цаг мөч болгон эх орны баялагийг нэмэгдүүлнэ гэдгийг гүнзгий ухаарсан учраас яаж бага цагт чанар сайтай их бүтээгэд хүн гаргах вэ гэж үргэлж боддог юм. Олон түмэндээ гэж бүтээж байгаа долгион хүнжил носон дагууны өнгө үзэмж яс чанарыг үргэлж өөрчлөн сайжруулж явах учиртай юм а гэж Гүнжил ам боддог байлаа. Үйлдвэрийн ямар ч үтээгд хүн эцсийн эцэст олон түмний хэрэгцээнд очино. Тэгэлэр хэрэглэгчдийн хүсэлт шаардлагыг судлаж мэдэх нь бүтээгд хүн гаргагчдад чухал ач холбогдолтой. Ийм учраас долгион хүнжилийг бүтээх хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх ямар нөөц бололцоо чухам хаана байна гэдгийг ирж олох гэж Гүнжил ам мэрийсэн. Үүний төлөө хамаг боловсрал мэдлэг санаа сэтгэлийн зориулах хэрэгтэй. Ингэхийн тулд их юм уншиж, үйлдвэрийн нөхцөл, ажлын байр байдлыг судлаж, нөхөдтэйгээ зөвлөх хэрэгтэй гэдгийг ойлгож ирсэн Гүнжил ам бас ээжтэйч хамаг бодол санаагаан ярьж зөвлөг аавна. Мэргэжлийн дэвшлүүлж, мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх тутам ажлын ирээдүй улам тод харагдах болно гэж ээж нь хэллээ. Ажлын шинэ арга барил туршлага бүх нөөц бололцоог ажилчин болгон өөрийн ажлын талбар дээрээс ирэх хэрэгтэй. Өглөө 8 цагт ажил эхэлнэ гэдэг бол сур машина хөдөлгөх товчгийг дарах цаг юм. Түрүүчийн ээлж машин техникийн ажилд яаж бэлдсэнийг шалгахын тулд Гүнжил ам ажилдаа 15-аас 20 минутын өмнө ирнэ. Гүнжил ам юуны өмнө ажлынхаа хувцсыг биедээ тааруулан өмсөв, багаж хэрэгсэл, түүхийн эд материалын нөөцийг зөв байрлуулсныг үзэх. Тэгээд нөхөдтэйгээ ажил төрлөө зөвлөж амждаг байна. Нарийн машин техникийн ялгүйхэд шиг арчилгаа малгай шаардах учраас машинаа сайн мэдэх нь чухал. Ажил эхлэхийн өмнө машинаа дахин шалгаж, цэвэрлэгээ тослоо хийдэг байна. Найман цаг боллоо. Машины нарийвч онис болгон цаг шиг ажиллаж эхэлнэ. Гүнжил амын зөвлөснөөр ажлын байрны гэрэлтүүлгийг тохирууллаа. Хөдөлмөрийн багажийг авч хэрэглэхэд зохимжтой байрлуулж,
машиныг тойрон үйлчлэх маршрутыг гүнжил ам боловсронгуйлгаж байна. Ерөн ажлын байрыг сайн судлаж, яавал ажиллах нөхцөлийг сайжруулах вэ? Яавал ядаргаатай илүү хөдөлгөөнийг багасгах вэ гэж гүнжил ам үргэлж боддог байлаа. Өндлөн утас сэнгэлхэд өдөрт 300 хүртэл удаа бүхийн тонголцдог байлаа. Бүхийх тоолондон 3 секунд алддаг байлаа. Гүнжил амын санаачилгаар үнийг өөрчилж тавилголоо. Ингэж хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах талаар гүнжил ам анхны алхмыг хийсэн юм. Гүнжил ам бас хөдөлмөрийн явцад хувийн тооцоо нэвтрүүлсэн юм. Ажлын үеэр долгион хүнжилийн хөндлөн утсыг авчирсаар байдаг. Үүнийг тооцох хэрэгтэй. Хувийн тооцоо бол хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлдэг шалгууруулахыг ойлгож авлаа. Хувийн тооцоо хөтлөхдөө ийм загварын хүснэгт бэлдэж, өдөр тутам ажилласан цаг, хэрэгэлсэн хэмнэсэн утас, нэгсэн хүнжилийн метр, хөндлөн утас зөөгчийг цэнэглэх, утас залгахад хэд хэдэн секунд зарцуулсныг хүртэл тодорхой тэмдэглэнэ. Ажлын явцад машинд гажиг орж, ажил зогсвол ажиглалт хийж гэмтлийг тодорхойлох хэрэгтэй. Гэхдээ сул зогсон цагийн тооцоо хөтлөн гэмтлийг бага дээр нь өөрөө засаж чаддаг байх хэрэгтэй гэж гүнжил ам зөвлөж байна. Нарийн тооцооноос хэмнэгдэл гарна. Хүнжил тутмаас гүнжил ам 22 г утас хэмнэж байна. Ганцхан гүнжил амын 5 жилд хэмнэсэн 562 кг утсаар 332 долгион хүнжилийг хийж болно. Ганцхан гүнжил амын хэмнэсэн утсаар шүү. Тэгвэл гүнжил амын бас нэг ололт бол хэмнэлт юм. Хэмнэлт гаргахад нэхэлтийн нягт сэргийг тохируулах нь чухал. Нэхэлтийн нягтрал нь 5 см дэрэн 8 шигалт байх хэрэгтэй. Энэ хэмжээ ихсвэл утасны орц ихсэн багасвал эдийн чинар муудна. Суур утасны тасарсныг тухай өргөдөн залгаагүйгээс оёо гардаг. Оёог шалгаж нөхөхөд олон хүний хөдөлмөр шаардагдана. Гүнжил ам нэхэлтийн нягтралыг тохируулан гүнжилийн метр тутамд 1 см оёо хэмнэж жилд 2000 төгрөгийн хэмнэлт гаргаж байна. Гүнжил ам мэрэгжлийн дэвшүүлсний ачаар эдийн чанарыг сайжруулахад амжилт гаргаж байна. Хээний цаас, хөндлөн босоо зүг саадгүй ажиллуулж, гарын хурдан хөдөлгөөнөөр хөндлөн утас хөдлөгчийг цэнэглэж, машинан чадан эзэмшдэг явдал бүтээгдэхүүн хүний чанарыг сайжруулахад нөлөөлж байна. Үзэгч ажилчин болоод ажлын нэхмэгчний ажлын нарийн арга туршлагаас байнга сурч эзэмшиж байна. Ахмад нэхэгч дарилгын ажлын яхны арга туршлагаас үргэлж эзэмших сурах зорилттой ажиллаж байгаа. 5 дугаар 5 жилийн төлөвлөгөө хугацаанаас өмнө биелүүлэх чанарыг сайжруулах материалыг арга гамтай хэмнэлтэд зарцуулах зорилгоор хувийн тооцоотой ажиллаж байна. Энэ хувийн тооцоогоо өөрийн ажилчин хамт олонныхаа хамт эзэмших зорилттой ажиллаж байна. Гүнжил ам зөвхөн өөрийнхөө ажлын талбараас ийм нөөц боловцоонуудыг олж илрүүлсэн. Ажлын төлөө үргэлж чирмэж, эдийн чанарыг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, мэрэгжил мэдлэгийг нэмэгдүүлэхийг хичээж үргэлж шинийг сэтэж байдгаараа гүнжил ам онцлогтой юм аа. Монгол хүний ноосыг бүдүү нарийн самнах машин юм уу? Утас ирэх ноосонцод мол гаргах, бөмбөн утас бэлдэх альч дамжилгаас хөгжиж байгаа манай үйлдвэрүүдийн олон зуун цэх тасгуудын альч дамжилгаас гүнжил амын илрүүлсэн шиг тийм нуугдвал нөөц боловцоод олж болох юм. Гүнжил ам одоо мэрэгжилээ улам дэвшлүүлж, машина улам чадмаг эзэмшиж байна. Ингэж эзэмшнэ гэдэг утасны ордсын нормыг алдалгүй барьж, хөндлөн утасны үлдцийг багасган нэг ээлжинд 22 м долгион хүнжилний хийж 5 жил дамжснаа лавтай биелүүлнэ гэсэн үг. Нөхөр гүнжил амаа шин санаачлал тэргүүн туршлага солилцох ээж зөвлөгөөнийг Арис шир ноосны үйлдвэрийн нэгдлийн намын хорооны дараа нөхөр дангаа удирдлаа. Тодорхой тооцоотой үүрэг авсан туршилга нь манай орны нийт ажилчин анги инженер техникчдээс цочлын суралдаанахаа үүргийг
сайн боловсруулан авахд чухал ач холбогдолтой зүйл болсон юм аа. Иймд та нөхдийг Гүнжи ламтай уулзуулан туршлага солилцуулахаар энд цугларсан юм аа. Одоо Гүнжи ламаас асууж ярилцгаая. Хэн ярих вэ? За цэцгээ. Гүнжи ламгаа та ажлынхаа цаг ашиглалтын тооцоог яаж хөтэлдэг вэ? Ажлын цаг ашиглалтын тооцоог хөтлөхдөө хэрэглэх материал, хийсэн ажил, ажилласан машины номероос гадна сул зогсолтыг зогссон шалтгаантай нь хамт хөтөлж тэмдэглэдэг. 400 танаас нэг юм асуу. Та бүтээгдэхүүнээ чанар сайтай гаргадаг туршлагаас ярьж өгнө. За миний хувьд цагаан зүүг ашигладаг, машинаа хэвэн ажиллагаатай байлгадаг, утасныхаа нэг цэрэг гэж тохируулж авдаг. Тэгээд би нэг юм асууя. Гүнжи лам чи ажлын цагийн 1 минутыг алдахгүй тул юу голлож ажилладаг вэ? Гол нь ажлын хувийн бэлтгэл байдаг. Хувийн бэлтгэл хэрэглэх материал хэрэглэгдвэл зохих тэр багаж хэрэгслийг зөв газар байрлуулах энэ бүх ажлаа бол ажил эхлэхээс өмнө одоо эхэлсэн бэлтгэсэн байдаг. Савхин эдлэл ойдлын үйлдвэр Гүнжи ламын туршлагыг эзэмссэн үйлдвэрүүдийн төрөвчин юм. Эднийх мэрэгчлээ сайн эзэмшиж, эдийн чанарыг сайжруулахыг гол болгож байна. Дамжлагууд хоорондоо эдийн чанарыг шалган, гологдлыг багасгаж, үйлдвэртээ олон сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боллоо. Монголын хонсгол залуучуудын эвлийн 16 дугаар их хурлд Гүнжи лам төлөөлөгчөөр сонгогдсон юм. Гүнжи лам өөрийн ажлын туршлагаас хурлын төлөөлөгчдөд ярихдаа сүүлийн 4 жил хийсэн тэмдэглэлийн эргэн үзэж төлөвлөгөөг нь 110-аас 120-гээр биелүүлсэн сар олон байгааг үндэслэн хувийн тооцоо хийж 5 жилийн төлөвлөгөөг хугацаанаас өмнө биелүүлж болох юм байна гэдэг төлөвлөлтөнд хүрснийг сэтгэл хөдлөн ярьж байна. Мэргэжил чадвартай, цог жавхаатай манай ажилчин залуучууд Гүнжи ламын туршлагыг үйлдвэрүүдэд нэвтрүүлж байна. Ингэж Гүнжи ламын арга туршлагыг улам өргөн эзэмшиж, өөрсдийн үйл ажиллагааны онцлог тохируулан бүтээлчээр дэлгэрүүлэх явдал манай үйлдвэр Дайжуухан хамт олонны чухал зорилт болж байна.